сайн мэцгэнэ. Өнөөдөр би та бүхэндээ Монголын уран сайхны кино Итгэл хэмээх киног ярьж өгөхөөр битгэлээ. Кино маань дөнгөж орноосоо босч байгаа Итгэл хэмээх залуугаар эхлэх бөгөөд Итгэл төрийн албан хаагчийн үүрэг хашдаг бөгөөд дарга нар нь ярьж байгаад түүнийг үнэлгээний дарга хэмээн тушаал дэвшүүлэх бөгөөд түүний тушаал дэвшээгээ харсан атаархуу найз нь ямар царай гаргаж байгааг харцгаа. Манай хүн найдуудтайгаа сууж идэл нэгэн найз нь түүнд миний чинь нэг ажлын тендер гарахгүй байгаа юм. Тендер гаргаад өгөөч хэмээдэг. Манай хүн найзынхаа нэр дээр тендер гаргаж өгөх хэрэгтэй байсан ч даргийнхаа үгэнд орж даргийнхаа тендерт гарын үсгээ зурж орхисон байдаг бөгөөд манай хүний найз түүнд маш их уурсан маргааш өглөө нүүхээр болдог. Тэгээд итгэл ажил дээр иртэл авилгын хэрэгээр түүнийг байцааж таныг авилгын хэрэгээр авч явах болно хэмээх ба манай хүн байдал битснийг мэдээд шууд цухтаадагч холдож чаддаггүй баригдах ба манай хүний бие огтон муудаж маргааш өглөө нэмчин нэрж үзэх ба энэ хүний чинь би маш муу байна. Энэ хүний чөлөөлж хийж болдоггүй юм уу? Хүний амь яс ирэгдэж байгаа штэ хэмээн. Тэгээд манай хүн өвчин туснаа мэдэж эмийн сан ортол 90,000 гэж хуцдаг юм да. Манай хүн ажил хайж эхэлдэгч манай хүний бие маш муу байх бөгөөд манай хүн аргаа бараад самсунгаа зардаг. Тэгээд хүүхдээ эм бичүүлж байгаа нэгэн эмэгтэйтэй танилцах бөгөөд нөгөө эмэгтэй нь уцаа үлдээсэн гэдгийг мэдэх болно. Тэгээд манай хүн утас арсан мөнгөөрөө эмээ авчгаад нөгөө эмэгтэй рүү яран гүйж утсыг нөхсөн ч манай хүнийг нохон чинээ доолгүй муухан хараад л өнгөрдөг. Хүмүүс одоо иймд болчихсон. Манай хүн аргаа бараад зоогийн газар юу хийх вэ гэж сууж идэл хойдлынх нь гарууд уул уурхайн ажлын хүн хийж яадаг бөгөөд манай хүн тэр ажилд нь элсэж орж байтал манай хүний бие огцон мууддаг. Манай хүн үүнээсээ болоод ажиллаа аддаг бөгөөд их нэртэй өгөх гэж байсан бөгчөө хүртэл зарж байгааг нь хараад ломбардны игч түнд лекц унших бөгөөд манай хүн бөгчөө зархаа бэлдэг. Манай хүн удалгүй идэвхтэй ажил хийж эхэлдэг бөгөөд цантны уйлдэрт ажилд ордог. Нөгөө гайтай хоёр цагдаа манай хүнийг 90 сая оролцож хойноос нь хөөж эхэлдэг бөгөөд манай хүн зогтож байгаад шатан дээр өнхөрж унж хідэн танихгүй гурван залуу дээрлхүүлж байтал нөгөө өвгөн гарч ирнэ. Итгэл нөгөө үгэнд бөгжөө өгчхөөд амиа орлох гэж байтал манай үгэн зогсоож чадах бөгөөд чи амьдралаа суудаа юу? Амьдрал ямар баялаг гэдгийг чи мэдэх үү? Хэмээхэд итгэл надад шорон хүлээс өөр гарц байхгүй хэмээхэд нөгөө үгэн чи аав ээж дээрээ очиод үнсүүлээд үхэж ятаж хэмээн түүнийг ятгана. Тэгээд өгний үгэнд орж манай хүн аав ээж дээрээ очих бөгөөд аавынхаа мөрийг дөрлөж уйлах бөгөөд аав нь түүнийг ийм том хэр уйлдаггүй юм миний хүү хэмээдэг. Тэгээд тэр таньдаг мэддэг хүмүүсээс яваад асуудал нөгөө атаархуу найз нь чи яагаад вэ? Дарга байсан бэжж битээ гоншигноод зайл химэн түүнийг маш аимшигтайгаар хөөн. Нөгөө нүүсэн найз нь түүнд аазуулж туслах бөгөөд би чиний тендерийг гаргаж өгье. Чи надад туслаад өгөөч хэмээдэг. Бөгөөд манай хоёр засгийн газрын ордон руу очиж төлөвлөгөөгөө танилцуулах гэтэл офисын ажилтнаа нь түүнийг та энд нэвтрэх ирэхгүй хэмээхэд нөгөө ажилтнаа нь орчхоо наваад байгаа юу хэмээдэг. Тэгээд анхаа өөрийнхөө бизнесийг том тодорхооноор танилцуулах бөгөөд энэ нь хүмүүст таалагддаг. Манай хүн найзын ажлыг хөнгөвчлж өгчөөд эмэгтэйтэй захидлуултыгээд амин хорлохоор эмийг хэтрүүлэн ууж бараг л талигаж болохын даваан дээр нөгөө бүсгүй нь аварч чаддаг. Том дарга орлоод нөгөө дарга нь дахиад л нөгөө саналаа тавихад манай хүн энэ удаад татгалзаж энгийн амьдралаар амьдрахыг хүснэ. Тэгээд манай хүнийг зайл хийгээдсэн найз нь гиндэл цагаан оргуулж тэр чинь зөвхөн тоглоом байсан штэ. За найзтай туслуулах юм байвал хэлээрэй хэмээн хэлэхэд манай хүн тоосон шинжгүй годон донд алхдаг. Энэ хүрээд энэ удаагийн бичлэг дуусаж байна. Лайк болон сабаа дараад хүлээж аваарай.